байцааны хүүхдүүдээ за иргэний ёстой боловсрол хичээлээр өнөөдөр гэр бүлийн гишүүд ойр хоорондоо ойлголцдог байх гэсэн зүйлд хичээл юмснэ. За бүгдээ хичээлээ төвтэй байгаараа. За аз жаргалтай гэр бүл нь хайр, хүндлэл, итгэл, ойлголцлын эрхэмлдэг байдаг. Нэг гэр бүл амьдарч буй хүмүүсийн харилцаа хандлага, үзэл бодол өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг тул амьдралынхаа турш харилцан ойлголцох хэрэгцээ шаардлага заавал өсдөг байх нэ. За тэгвэл гэр бүлийн аз жаргалын үндэс болсон үндэс нь ойлголцол тийм ээ. За гэр бүлийн аз жаргалын үндэс нь харилцан ойлголцох юм аа. Гэр бүлийнхэн ойр хоорондоо ойлголцохын тулд эхлээд тэрний ачийг сандаг, өөрийн гмийг олж хардаг, уучлдаг, уур уцургүй, тайван сэтгэлээр ярилцдаг байх хэрэгтэй. За аз жаргалтай болохын тулд гэр бүлийнхэн бие биенийхээ уучлдаг, гмийг нь өөрсдийнхөө гмийг нь олж хардаг, тайван байх хэрэгтэй байх нэ. Тэгвэл ойлголцол гэдэг ойлголт нь ямар ойлголт вэ гэдэг талаа авч үзье. Ойлголцол гэдэг бол сэтгэл зүй, ёс зүйн ухааны тухай ойлголт юм аа. Өөрөөр хэлбэл ойлголцол гэдэг үгийг сэтгэл талаас нэг судалдаг, ёс зүйн талаас нэг судалдаг байна. За сэтгэл зүйн шинжилгээ ухаан юу гэж судалдаг вэ гэхээр альва нэг зөрчилтэй асуудал дээр санаа сэтгэл нийлэхийг ойлголцол гэдгээ гэсэн байна. Тэгвэл ёс зүйн шинжилгээ ухаан бол ачийг санах, хамтаж, эв ээтэй зохицох, уучлах зэргийг л хэмжээг дагаж мөрчнөр бий болдог зүйлээ гэсэн байна. За тэгвэл одоо бүгдээ ойлголцохын тулд хамгийн энгийн арга нь юу вэ гэдгийг авч үзье. За хүмүүс ойлголцохын тулд юуны өмнө үгээ бодож хэлэх хэрэгтэй. Бодол санаагаа бусдад шууд тулган хүлээлгэхээр эрс мэдэмхийрэн ярихгүй тулд ярианда би буруу ярьж байж магадгүй, энэ зөвхөн миний бодол шүү, эсвэл би буруу ойлгосон байж ч магадгүй гэх мэтэр ээргээр орлуулсан үг хэллэг ашиглаж сурах хэрэгтэй. Эерэг зөөлөн үг ойлголцоход туслана гэсэн байна. За тэгвэл одоо ойлголцлын ач тус, үл ойлголцлын хор уршигын талаар авч үзье. Энийг бурхан багшийн сургаалаас авсан байгаа. За ойлголцол бол нэг гэр бүлд олон хүний сэтгэлийн харилцаа байдаг тул хэрвээ гэр орноороо эвтэй бол цэцгэлж буй цэцэрлэг үгээ адил гэсэн байна. За үл ойлголцол хэрэг сэтгэл санааны найрсал эвдэрвэл хэрүүл маргаан нэгдэж гэр бүл салж сарнина гэсэн байна. За ингэхэд ойлголцол гэдэг бол гэр бүлийн харилцааны хамгийн энгийн, хамгийн эхний шатны нэгж ч гэсэн авчрах үр дагавар хамгийн нэлээд том байх нь тийм ээ. За тэгвэл гэр бүлийнхэнтэйгээ ойлголцох аргуудаас нэг төлөв явуулъя. За нэгдүгээрт нь гэр бүлийнхнийг хүсэж буй зүйлийг мэдэх, хоёрдугаарт нь уужуу тайван хандах, чин сэтгэлээсээ ярилцах, хүлээцтэй хандах. За тэгээд уучлал хүсэх, ээлдэг, эвсэг харьцах гэсэн юм байна. Одоо бүгдээ хүүхний ёс суртахууны хүмүүжил төлөвшлөл нь гэр бүлийн уур амьсгал болдог. Тэгээд гэр бүлийн амар амгалан батбөг байдалд гэр бүлийн гишүүдийн сэтгэлээж олгох чадвар нь нөлөөлдөг гэсэн байна. Одоо бүгдээ дүгнэлт рүү оръё. За ойлголцол бол гэр бүлийн амар амгалан байлгадаг гол хүчин зүйл. Гэр бүлийнхэнтэйгээ ойлголцохгүй байгаа шалтгаан, нөхцөл байдлыг ярилцаж зөв хандлагыг олох хэрэгтэй. Анхаарлаа суусанд баярлалаа.